안녕하십니까. 안녕하십니까? 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 이승현입니다. 반갑습니다. Мөгчин байна. За бичлэгийг үзэж байгаа бүхий л хүмүүст өглөө өдөр оройн мэнд хүргэе. За өнөөдрийн Photoshop-ийн хичээлээрээ ийм зургийг за энэ эффектийг ашиглаад ийм болгох болно. Миний хувьд болохоор Photoshop-ийн 37 дугаар хичээл байна. Юу гэсэн үг гэхээр суур хичээлүүдийг айл эрт өмнө нь заасан гэсэн үг байгаа. За та бүхэн энэ линкээр орох юм бол Photoshop-ийн бүх хичээлийг плейлист болгоцсон байгаа учраас үзэх боломжтой байгаа. Суур хичээлээ бүгдийг нь үзчих юм бол иймэрхүү постеруудыг дорхноо хийх бүрэн боломжтой байгаа. За ямар нэгэн постэр дизайныг та бүхэн харахтаа энийг яаж хийсэн бол ямар эффект өгсөн бэ? Ямар бэкграунд ашигласан бэ? Тэр постерыг хараад та бүхний нүдэнд чинь багтаад би энийг хийж чадах юм байна да гэх юм бол таны чадвар чинь үгээр сайжирж байна гэсэн үг. За эсвэл та постеруудыг ч юм уу хараад энийг яаж хийсэн бол гэж хийж чадхааргүй нүдэнд чинь багтахгүй байгаа бол таны чадвар тэр хэмжээгээр бага л байна гэсэн үг. Тийм учраас та бүхэн ямар нэгэн постер дизайныг харсныхаа дараа энийг яаж хийсэн бол гэж судлаад за тэрийгээ яг дөөрөөлж хийх юм бол та бүхний чадвар маш их өндөр болгоолноо. За миний YouTube-ийн слогийн үг нь still like and artist байгаа. Юу гэсэн үг гэхээр уран бүтээлчийг хуулбарлал гэсэн үг байгаа. За ямар ч тач маш олон хүмүүс хуулбарлаад хийж байгаа. За миний хувьд ч бас хуулбарлаад суралцж байгаа гэсэн үг. Тийм учраас маш юм алдартай хүмүүсийн хийсэн зүйлсийг дагаж дуурайнга хуулбарлаад явж байгаа. За нэг мэтгэд миний чадвар бүр өгсөн байх болно гэж бодож байна. За 구독과 좋아요 눌러주세요. 네, 그럼 오늘 영상 바로 시작하도록 하겠습니다. 가자. За тэгвэл хамтдаа хичээлдээ орцгоё. За Mona Lisa-гийн ийм зургийг ашиглан Lego-ны ийм текстур байгаа. За энийг бас ашиглаад за хамтдаа ийм зургийг хийх болно. За бүгдээрээ Pinterest-ээс ч юм уу харах юм бол сүүлийн үед Lego-той холбогдолтой иймэрхүү зураг загварууд зөндөө байдаг. За алдартай хүмүүсийг болохоор ийм Lego-ны эффектэнд оруулаад иймэрхүү зургуудыг зөндөө харсан байх гэж бодож байна. Иймэрхүү загвар дизайныг бүгдээрээ харчаад за энийг одоо ер нь яаж хийсэн юм болоо ямар эффект ашиглаж юу гэдэг одоо ер нь болж байгаа бодоод ухаад өөрийнхөө мэддэг зүйлсээрээ хийх гээд оролдоод за энэ хэмжээнд хийгээд байх юм бол та бүхний чадвар илүү ихээр сайжрах байхаа гэж бодож байна. За тэгвэл бүгдээрээ Photoshop руугаа зураг оруулаад хичээлд орцгоё. Description хэсэгт болохоор за Lego-ны текстур бас энэ зургуудыг энэ бүгдийг өгчээ. За та бүхэн дагаад дуурайгаад хийгээсэй гэж хүсэж байна. За бүгдээрээ зургаа болохоор зүгээр Photoshop руугаа за энэ чирээд оруулчих. За тэгэх юм бол яг зургийн хэмжээтэй маань Artboard шинээр нэгдэх байгаа. За түүний дараа за бүгдээрээ одоо жоо гайгүй болцсон шүү дээ. Тийм учраас би шорткатуудын хилээд явчих. За та бүхэн дуурайгаад хийгээрэй. За энэ зургаа копи хийхин тулд Ctrl G гэх юм бол копи хийгддэг байгаа. За түүний дараа маус хоёроо дээр нь дарваад энэ дээр convert to smart object болгох хэрэгтэй. За smart object-ийн хичээл орсон байгаа. За үзээгүй хүн байгаа болвол дээр байгаа энэ чинээ байгаа линкээр үзээрэй. Заавал smart object маш их хэрэгтэй байгаа. За түүний дараа болохоор Lego-ны зураг оруулаад ирье. За Lego-ны текстурыг оруулж ирээд за бүгдээрээ дээр нь ингээд тавьчих. За түүний дараа болохоор энэ текстурыгаа энэ чинээсээ blending модыг болохоор multiply гэдэг хэсгийг сонгоорой. За сонгох юм бол за баг Lego-ны маань эхний үеийн баг эхний загвар нь гараад ирсэн байх. За тэр үед болохоор бүгдээрээ жоо ингээд татаад Ctrl T дарж байгаа transform болгож жагаад за ингээд татаад enter дарчие. За харах юм бол зураг маань нэлээд Lego-ны хэлбэртэй болоод ирнэ. За таны хувьд болохоор энэ хүртэл бол хийж чадах байх гэж бодож байна. За гэхдээ яаж яг иймэрхүү одоо болгосон юм бэ гэдгийг нь болохоор би та хүн зааж өгье. За тэр нь болохоор mosaic гэдэг фильтрийг ашигласан байгаа. За тэр нь болохоор энэ фильтр хэсгээс болохоор бүгдээрээ жоохон доошоо явуулаад энэ pixelity гэдэг хэсэг байгаа. За ийшээ орох юм бол доошлоод mosaic гэ 3 цэгтэй байгаа. За энэ mosaic-ийг бүгдээрээ энэ зурган дээрээ өгнө. За бүгдээрээ артлын зургийг хараараа энэ preview гэдгийг заавал дараарай. За тэгэх юм бол ард нь за бидний хүсэн хүлээсэн Lego-ны маань загвар нь гараад ирсэн байна. За энэ тоог нь болохоор хэр их өгөхөөс хамаарат Lego-ны маань том жижигийг
одоо тодорхойлох боломжтой гэсэн үг. За бүгнөөрөө ямар ч тач 38 орчим юм уу өгчий. За тэгээ окей дарна. За түүний дараа болохоор энэ Lego маань яг энэ дөрвөлжинд ингээ таараагүй байгаас. За тхийн тулд бүгдээрээ Ctrl D дарж байгаа трансформороо ингээ татаад тааруулах хэрэгтэй. Тэгэх юм бол гоё таарах байгаа. За бүгд би болохоор жоохон татаа. болохоор бас юм амархан тааруулчлаа. За та бүхний хувьд болохоор жоо ингээд тааруулахад бас хэцүү байх. Бүгдээр юмсаа хит хит оролдоод үзээрэй. Тэгэх юм бол ингээд амархан таарчих байхаа гэж бодож байна. За ямарсан энэ Pinterest ч юм уу, Reels ч юм уу тиймэрхүү хичээлүүдийг үзэхээр одоо ингээл зогссон байсан. За энэ илүү юм хэсэг байгаа шүү дээ. Энэ илүү гарсан хэсэг. За энийг болохоор яах вэ гэхээр энийг болохоор бүгдээр crop хэсэг байгаа шүү дээ. Crop хэсгийг дарж байгаад за энэ зурга ингээ кроплчих бас арга байна. Тэгээ энтер дараад за инх юм бол за өнөөдрийн Mona Lisa-гийн зургаар дамжуулаад Lego-ны хэлбэрт оруулсан за мозаик гэдэг фильтрийг хамтдаа хэрэгж үзлээ. За ингээ зогсчихгүй цаашаа бас гоё арга байгаа. За тэрийг нь болохоор ямар эффект өгөхөөр иймэрхүү бүр одоо эффект нь гоё харагдах вэ гэхээр тэр энэ Mona Lisa-гийн зургийг Ctrl J гэдэг дахиж хуулаад за Lego-ныхоо дээр нь тавьчихна. Түүний дараа Blend Made модосоо дахиад Multiply дарчий. За түүний дараа болохоор filter хэсэг рүү очиод за stylize хэсгээс энэ ч нэ энд байна. Find edge гэж уус. За энэ хэсгийг бүгдээрээ сонгоод өгөөрэй. За тэгэх юм бол одоо яг жинхэнэ Lego шиг болж байгаа. За тэр opposite хэсгийг нь болохоор за багасгаад өөрийнхөө одоо зургандаа тааруулаад за тохируулаад тааруулах боломжтой. За тэгэх юм бол яг Mona Lisa-гийн Lego юм загвартай болчихж байгаа. За бүгдээрээ өмнө нь болохоор энэ зурган дээрээ Smart Mouse 2-оо дараад Convert to Smart Object болгосон шүү дээ. За Convert to Smart Object болгодог давуу талуудын нэг нь болохоор энэ чинь фильтрүүдийг өгөх юм бол дараа нь ингээд одоо мозаик ч юм уу эсвэл одоо энэ edit ч юм уу. За энэ фильтрүүдийг болохоор засах боломжтой, тоог нь өөрчлөх боломжтой байдаг. За Smart Object болгохгүйгээр та бүхэн зүгээр фильтрүүдээ өгөөд яваад байх юм бол дараа нь засах боломжгүй болчдөг байгаа. Тийм учраас заавал Ctrl Z гэдэг уурах хэрэгтэй болчдөг гэсэн үг. Маш амархан байсан мэт те. За бүгдээрээ бас техник өөр зураг байгаа. Тэрийг маш хурднаар техник ингэж хийж үзье. За энэ зургаа сонголоо оруулж ирлээ. Ctrl G. За түүний дараа болохоор энийг Convert to Smart Object болгоод за энийг filter хэсэг рүү очоод мозаикийг өгөөд за тоон болохоор өөрсдийнхөө хэмжээгээр харж байгааг өгнө. За түүний дараа болохоор Lego-ныхоо текстурыг оруулж ирээд Multiply сонгоно. За түүний дараа Lego-нд тааруулаад бүгдээрээ тааруулаад яг тааруулах хэрэгтэй. За түүний дараа болохоор энэ зураг Ctrl C гэдэг басны дараа хамгийн дээр нь гаргаад Multiply өгье. За түүний дараа болохоор filter хэсгээс за энэ дүүцтэй болгож байгаа. За энэ filter хэсгээс stylize руу ороод энэ чинээсээ find edge хэсгийг сонгоно. За тэгэх юм бол яг Lego шиг болсон байгаа. За budget-ийг жоон багсаад өгчих юм бол илүү ихтэйг нь харагдана. За миний хувьд болохоор энэ Lego-гийн яг тааруулаг болохоор сонир харагдаж байгаа. За та бүхэн за энэ шондо тааруулаад хэмжээг нь багсгаад за хэмжээг нь багсгаад тэгээ яг Lego-нд тааруулаад хийхэд болохоор байгаа. За окей тааруулчлаа. За энийг тааруулахад болохоор жоохон цаг орох байх. За ямар ч тач бүгдээрээ энийг оролдоод үзээрэй. За ийм доор нь ингээ илүү гарчлаа шүү дээ. Тэгээд одоо Lego-нд дутчлаа. Тэр үед болохоор Lego-го Ctrl G гээд хуул. За Lego-го болохоор уусны дараа доошлуулж байгаад ингээ тавьчих юм бол Lego маань бүр болон за энэ иймэрхүү илүү гарсныг болохоор бүгдээрээ crop хэсэг рүү очиод зургийг ингээ тайрчий гэж ирсэн шүү дээ. За окей. За бичлэгийг дуусна үзсэнд маш их баярлалаа. За өнөөдөр 2 фильтр ашиглаад за Lego ийм загвартай бөөнөрө постер дизайн хийж үзлээ. За бүгдээрээ ямар ч таж харсан дизайн постер дизайна нэг дуурайлгач хийгээд за өөрийнхөө чадварыг бас илүүхээр нэмдэг ийм дадал зуршлыг илүү өөртөө бий болгосоо гэж хүсэж байна. За тэгвэл дараагийн хичээлээрээ уулзцаая. Аньян.